За сэтгүүлчдийн өдрийн амгалан айлтгая. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг парламентаар хэлэлцэж байгаа энэ үед ардсан намын зөвлөл 2 дахь хэлэлцүүлгийн явц ерөнхийлөгчийн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналын явц энэ нөхцөл байдалтай танилцж ялангуяа ерөнхийлөгчийн өргөн барьсан санал дээр өөрсдийнх нь бас саналыг нэмэрлэж зөвшөөрлөлийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Өнөөдөр хүртэл ардсан нам албан ёсны байр суурь саналаа улсын их хурлын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлцэх ажлын хэсэгт хүргүүлээгүй байгаа. Өсөгдөр ардсан намын зөвлөл, ардсан намын удирдлага, үн түнчин ардсан намаас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлцэхтэй холбогдуулан өргөтгсөн ажлын хэсэг байгуулсан энэ хүрээнд хуралдлаа. Хуралдсан гол шалтгаан бол 2 дугаар хэлэлцүүлгийн үед ардсан намын байр суурийг тодорхой илэрхийлэх нь зүйтэй гэж ингэж үзсэн ардсан намын улс төрийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу хуралдсан. Өсөгдөр хуралдаад ардсан нам өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрээ бол гаргалаа гэж ингэж ойлгож болно. Парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах нь бол бидний энэ тэргүүний зорилго. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө аливаа нэгэн улс төрийн намын болон гишүүний явцсан эрх ашгийг гүйцэлдүүлэх учиргүй гэж бид ингэж үзэж байгаа. Анханасаа бидний байр суурьч тийм байсан. Хэлэлцүүлгийн явцад өрнөж байгаа нөхцөл байдал үндсэн хуулийн өөрчлөлтөнд оруулсан зүйл заалтууд нэлээд маргаан дагуулж байгаа ийм сэдвүүд байгаа. Хамгийн гол үндсэн суур зарчмууд дээр бид нар гол анхаарлаа зайлшгүй хандуулах ёстой гэж ардчилсан нам үзсэн. Ер нь бол парламентын тогтолцоо түүнийг бэхжүүлэх, сонгодог парламентаа жинхэнэ ёсоор буу болгох, парламентын хариуцлагыг дээшлүүлэх, ардчлалын үнэт зүйлийг сайжруулах, төгөлдржүүлэхэд үнэхээр ардчилсан намын үүрэг орол бол хамгийн энэ түргүнд байх ёстой гэдэг бидний зарчмын байр суурь өнөөдөр хүртэл хэвээрээ байгаа. Энэ үндсэн хуулийн өөрчлөлт нь Монгол төрийн ирээдүйн хувь заяаг тодорхойлох учраас энд ямар нэгэн явцуу юм уу олонхын эрх ашиг төтөгдөх ийм учир байхгүй гэдгийг бид дахин нотлох нь зүйтэй гэж ингэж харсан. Өсөгдрийн хуралдаанаар бид нэр 3 зүйлд гол зүйлд анхаарлаа хандуулж ярилцлаа. Ер нь бол өөрчлөлтийн гол үндсэн зарчим юун дээр тулгуурлах ёстой юм бэ гэдэг ийм 3 зүйлийг бид нар өнөөдөр онцолж хэлэх нь зүйтэй гэж ингэж үзсэн. Энэ 3 зүйлээ одоо энэ ажлын хэсэгт инх төвшин дарахтай ажлын хэсэгт өнөөдөр хөрвүүлнэ. Хамгийн гол үндсэн зарчим бол хамгийн нэгдүгээрт сонгодог парламентын ёсонд нийцүүлсэн засаглалын хуурилтын тухай асуудал байна. Энэ засаглалын хуурилт бол хангагдаж чадаагүй байна гэж өөрчлөлтөнд бид үзэж байгаа. 2 дугаарт үнэхээр энэ 20 хэдэн жил мөрдөж ирсэн үндсэн хуулийн бас нэг доголдолтой зүйлийг бид нэр засажруулах нь бол төрийн эдийн засгийн бодлого, санхүүгийн бодлого тодорхойгүй байгаа энэ зүйлийг энэ өөрчлөлт бол хангаж чадахгүй байна гэж бид ингэж харсан. 3 дахь зарчмын гол асуудал юу гэхээр төрийг хариуцлагажуулах тухай асуудал. Сонгуул болохоос өсвүүлээд сонгогдсон гишүүд нь төрд ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ? Нэг дахь зүйл. 2 дахь зүйл. Ард иргэд өөрсдөө энд ямар хэрэгтэй оролцох ёстой юм бэ гэдэг асуудал бүрхэг байна гэж ийм 3 зүйл дээр бид анхаарлаа төвлөрүүлсэн ийм зарчмын байр суурийг илэрхийлж байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Хамгийн сүүлд нь бидний анхны тавьсан байр суурь байгаа. Энэ юу гэхээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөгийн хурлаар бус ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой гэсэн зарчмын байр суурийг бид нар дахин нотлох зүйтэй гэж ингэж үзсэн. Энэтэй холбогдуулаад өнөөдөр бид нар Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч инх төвшөнд ардчилсан намын байр суурийг илгээж байгаа. Энэ байр сууриа би та бүхэнд дуулаад сонсгочихъя. Тэгээд энийг бид нар албан ёсоор хөргүүлнэ.
энийг бүх хэвлэл мэдээллүүд цааш нь түгээж иргэдэд хүрэх баха гэж ингэж найдаж байна. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 2-3 дугаар хилцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Инх Төвшин танаа. Монгол улс 1992 оны ардчилсан хуулиар улс төр эдийн засгийн шин тогтолцоо, хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн иргэний нийгмийг цогцлоох, засгийн эрх ард түмний мэдэлд байх парламентын засаглалыг баталгаажуулж, нийгмийн тогтолцоог үндсээр нь шинжилсэн түүхэн ол дамжилтанд хүрч чадсан билээ. Ардчилсан үндсэн хуулийг шинээр батлах болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулахын мөн чанар нь засаглалын хэлбэрийг сонгох асуудал байдаг. Тиймээс 1992 оны үндсэн хуулийн суур зарчмыг хүндэхгүйгээр сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэгдсэн улсын их хурал дахь ардчилсан намын гишүүдийн 2015 онд өргөн барьсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг ардчилсан нам дэмжсэн хэвээр байна. Өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг улсын их хурлаар хэлцэж буйтай холбогдуулан ардчилсан нам дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд нэгдүгээрт парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол улсын ерөнхийлөгчийг улсын их хурлаас сонгодог болох. Хоёрдугаарт төрийн эдийн засаг санхүү, төсвийн сахилга бат хариуцлагыг тодорхой болгох. Орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах. Засгийн газрын өрийн дээд хэмжээг үндсэн хуулиар тогтоож өгөх асуудыг тусгах. Гуравдугаарт ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг оруулах гэсэн үндсэн зарчмын 3 байр суурийг илэрхийлж байна. Ардчлалын үнд зүйл Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг улсын их хурал бус ард нийтийн санд асуулгаар батлах нь зүйтэй гэж улсын их хурал дахь ардчилсан намын зөвлөл үлдсэж байна. Хэрв дээрх санаачлаг хүлээн авахгүйгээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг улс төрийн олонхоор хүчтөрөн батлах оролдлого хийх аваас бид зөвсөлтөөс албан ёсоор гарч хилцүүлэлт оролцохгүй бөгөөд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг улсын их хурал дахь ардчилсан намын зөвлөлийн гишүүд их хуралд өргөн мэдүүлнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Улсын их хурал дахь ардчилсан намын зөвлөл гэдэг энэ байр сууриа өнөөдөр бид нар албан ёсоор илгээж байгаамаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Асуулттай сэтгүүлч нар байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болохтой холбогдох асуудлаар төрийн тэргуунтэй бас санал солилцож үзсэн үү? Ер нь гол нь ямар агуулгаар энэ өөрчлөлтийг зайлшгүй үндсэн хуулийн хүрээнд авч үзэж шийдэх шаардлагатай гэж үзэж байгаа. За хоёрдугаарт улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудлаар хэлэлцүүлгийн явцад бас тодорхой санал гишүүдийн зүгээс гарсан бас тодорхой хувилбар төсөл тусгахтаар яригдж байгаа гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц тухайн гишүүнийг үдсэн нөхцөлд улсын их хурал бас гишүүдийн тодорхой хуваар шийдэх зохицуулт хийхээр яригдж байна. Ардчилсан намын зөвлөл ямар тодорхой хувилбарыг санал болгож байгаа юм. Тухайн саналтай байр суурь нэг байна уу, аль эсвэл өөр үү? За гурав дахь нь ард нийтийн санал асуулгыг цаг хугацааны хувьд хэдийд явуулах боломж бүрдэн явуулах бололцоотой гэж үзэж байна. Нэг дахь асуултанд хариулъя. Ерөнхийлөгчийг их хурлаас сонгодог болох асуудал бол их хурлын өөрчлөлт оруулах бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгч өөртөө холбоотой асуудлаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, санал авах юм уу, санал солилцох тийм боломж бол хуулиараа байхгүй гэж ойлгож байна. Тийм учраас бид шууд оруулж байгаа. Нэг дахь үндсэл дээр. Хоёр дахь үндсэл 2015 оны 6 сарын 17-нд ардчилсан намын нэр бүхий гишүүд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тусгахдаа сонгодог парламентын засаглалын хуваарлтыг зөв хийгээвэл ерөнхийлөгчийг парламентад сонгодог байх нь зүйтэй гэсэн хуулийн өөрчлөлтөнд орж ирсэн ийм түүхтэй. Ардчилсан намын нам бол энэ байр суурин дээр бол хэвээр байгаа гэдгээ бол нотолж байгааг нэг хэлбэрээ гэж ингэж ойлгож болно. Үнэхээр засаглалын тогтолцоог зөв болгож хоорондын уялдаа холбоог зөв зохистой болгоёгүй л хууль тогтоох байгууллага гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн зөв харьцааг бий болгоход дахин одоо жишээлбэл ерөнхийлөгчийн давуу эрх мэдлийг оруулж ирж ингэж төрийг тэнцвэргүй болгох зарчим болов буруу байна гэж бид ингэж хардаг учраас энэ бол ерөнхийлөгчийг ард нийтээс биш парламентаас сонгодог байх нь зүйтэй. Ингэжээж парламентын засаглал сонгодог утгаараа тогтно гэж бидний үзэж байгаа байр суурь хэвээр байгаа гэж ингэж ойлгож байна.
Харин ерөнхийлөгчийн одоо энэ сонгуулийг энэ шинэ үндсэн хуулийг хэдийгээс баталгаажуулах вэ гэдэг бол хилцүүлгийн явцад шийдэж болох тухай асуудлаа гэж бид ойлгож байгаа. Эргүүлэн татах тухай асуудлаар бол хуулийн төсөлд бол сая шинээр бас ингэж гишүүдийн санаачлага юмуд гарч байгаа шиг байна. Эргүүлэн татахыг цэцгийн одоо шийдвэр гарвал эргүүлэн татна гэдэг. Энэ бол их хурл доторх өөрсдийнх нь асуудал. Их хурлаас гадна зүйл байгаа. Жишээлбэл ард иргэдийн сонгосон итгэлийг алдах юм бол ард иргэд өөрсдөө ямар эрхтэй энд оролцох юм бэ гэдэг энэ зүйл бол хангагдаагүйг бид нар гүйцэтгүүлэх ёстой гэж харж байгаа. Нэг дэх зүйл нь тэр. Хоёр дахь зүйл нь намаас одоо жишээлбэл сонгогдсон гишүүд өөрсдийнхөө одоо хувийн эрх ашигын үүднээс асуудалд хандах юм бол бид нар нам нь одоо ямар үүрэгтэй оролцож болох вэ гэдэг энэ гаргалгааг үндсэн хуульд тусгах зайлшгүй шаардлагатай гэж бид ингэж харж байна. Санал асуулгын тухай асуудлаар ер нь бол урьдчилан гаргасан төлөвлөгөөгөөр их хурлдах анхны гаргасан төлөвлөгөөн дээр бол санал асуулга ардантын санал асуулгыг 10 сарын 3-ны өдөр зохион байгуулна гэж төлөвлөсөн байгаа. Би энэ дээр бодоогүй бол энэ хугацаанд бол явуулах боломжтой гэж бид ингэж харж байгаа. Ерөөсөө энэ хуулийг хамгийн гол баталгаажуулах зүйл нь бол ард иргэд өөрсдөө юм. Хэрвээ энэ үндсэн хуулийг дэмжиж байна гэвэл энэ үндсэн хууль батлагдаад өөр хэний ч шийдвэрээр орохгүй Монголын ард түмэн болон төрийн одоо энэ төсмөдүүд бүгдээрээ дагаж мөрдөх үүрэгтэй. Түүнээс биш энэ ард түмэнтэй хийж байгаа гэрээг улсын их хурл өөрөө ард түмэнд тулгын шаардаж өөрсдөө хүчээр батлаж болохгүй гэдэг бидний анхны байр суурь өнөөдөр хэлээр байгаа л гэж ойлгож байна. Өөр асуулт байна. За баярлалаа.